Үг хэлэх эрх чөлөө түүхэн ач холбогдол ба одоо үе сэдвт олон улсын эрдэм шинжилгээний баг хурал боллоо. Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс түгээмэл эрх хөгжил төрийн бас байгууллагатай хамтран үг хэлэх эрх чөлөө түүхэн ач холбогдол ба одоо үе сэдвт олон улсын эрдэм шинжилгээний баг хурлыг 2018 оны 6 дугаар сарын 15-нд зохион байгууллаа. Тус арга хэмжээг Монголын хуульчдын холбоо Global International төв төрийн бас байгууллага дэмжин хамтран ажилласан юм а. Эрдэм шинжилгээний хурлаар хүний заямал эрхүүдийн нэг болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, тэр дундаа үг хэлэх эрх чөлөө нь улс төрийн болон аливаа тусгай ашиг сонирхлоос хавьгүй дээгүүр болохын тухай хүндхийн зэрэгцээ, тус эрх чөлөөний хэрэгжилт Монгол улс олон улсад ямархуу түвшинд байгаа болон тулгамдсан асуудыг шийдвэрлэх арга зам гарц эрэлхийлж олон улсын судлаач илтгэгчтэй харилцан туршлага мэдээлэл солилцлоо. Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 70 жилийн явд тохиолдуулан зохиож буй энэхүү арга хэмжээний үеэр олон улсын мэрэгсэн судлаач эрдэмтэд зочин илтгэгчдээр оролцож үг хэлэх эрх чөлөөний түүхэн ач холбогдол ба одоо үед хэрхэн биелээ олж байгаа талаар өргөн хүрээ хамарсан илтгэл тавьж хурамжуулсан юм а. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж үг хэлэх эрхээ бүрэн дүүрэн эдэлж хараат бус хэвлэл мэдээлэлтэй байж гэмээн нийгэм эрүүлжиж ардчлал жинхэнэ утгаараа оршин тогтнох нөхцөл бүрднэ. Тэгвэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн ач холбогдол иргэдийн оролцоо үүргийг зөв үнэлж хойч үедээ хэрхэн өвлүүлэн үлдээх вэ гэдгийг зөв зохистой тодорхойлох болцоотой билээ.